Баярцгаана та бүхэндээ шинэ нэгний бэлэг цаг өдрийн мэндийг өдөөд нь өргөн дэвшүүлье. Энэхүү өдөр ээжи маань хөдөлмөрийн агны улаан түгийн одогийн хүндэтгэлийн ёслол болж байна. Энэхүү тайснаа үхэл нөхөмийг ээжигээ урьж байна. Энэ цугласан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За миний өдөр тутмыг одоо үнэлж одоо энэ төрийн диэд одоо олгосон явдланд маш их баяртай байна. Тэгээ би та бүхэндээ одоо энэ цугларсан хүмүүсийг танилцуулъя гэж бодож байна. Ихэс юу нэ хоёулнаа. Тэгээ одоо мөнхтөө хаахыгаа танилцуулъя. Ган тоогоо гэх нахгаа. Ган тоогоо ахын маань ихнэр хамсрын гэж байгаа. За би ганц төрсөндөөтэй миний төрсөндөө энэ чадралын магистрын гэж сая хөдөлмөрийн аяны улаан түр олгоор шагнагдсан байгаа. За хоёрдугаар ширээнд манай гэрүүлийнхэн сууж байгаа. За миний хамгийн том охин юу Дисма гэж байгаа. Хоёр том Дарима гэж байгаа. За хүү ганц зэрэг байгаа. Фирмана самбуу нэмгээд байна. Миний том хүргэн зөрөгт. За миний баг хүргэн одоо энэ байна. Даштава. Одоо манай хөтлөгч бол Бобо юм хийсэн байгаа. Бобо маань соёлын өргөнөөс гараад бас төвчрээд орчих гинэ. Тэгээ одоо Бобог манай хүү чадан яадан зүтгэж байгаа. За 3-р ширээ дээр болохоор манай хамт үргийн засгийн намын газрын Сергей Штавын дараа Басанко. Ойдсон дараа онцор. Латын стандарт тогтолцооны ажлын эзэн мэргэжилтэн болормаа. Мэргэжилтэн хамсар. Мэргэжилтэн шүрэнчтэн. Мэргэжилтэн ангой. Агаарчны бүхний хяналтын ажлын өөрийн чинь. За манай хамгийн гацхан айгуу сайн таньж байгаа. Хүмүүс судалтай үйлчлэгийг эзэн дарын албан үүргийг гүйцэтгэжсэн. Манай одон томчлоор бас ирсэн байгаа. Хүмүүсээ үйлчлэгийг хийсэн мэргэжилтэд баярлалаа. Хүмүүсээ үйлчлэгийг хийсэн мэргэжилтэд намтая. За хүмүүсээ үйлчлэгийг хийсэн мэргэжилтэд томсгоор. Нами наач төрөөр явчих. Ийм үйлчлэгийг хийсэн мэргэжилтэд баярлалаа. За тийм мэргэжилтэд ариуна. Наатсан. Хүмүүсээ үйлчлэгийг хийсэн мэргэжилтэд Ишиг шигсана. За Сергей Штавын офицер Монгол. Аас нэрийн хэлчихэд байна шүү дээ. За санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн тавсрын. Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Жанчо. За дараагийнхан санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн ганц цэг. За одоо энэ наадхын ширээн сууж байгаа миний найзууд байгаа. Дунган багын найзууд байгаа. За ингээд тийм оо Сергей Штавын офицер Батэрдэн ганц бүгд мартсан байж тээ. За миний найзууд энд ингээд сууж байгаа. За Эрдэнэт нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байгаа төсвөртэй гарсан. Одоо миний ганц одоо эрүүл мэндийг бас хариуцж явжсэн ийм найз байгаа. Заяа. Энэ бас миний багын найз байгаа. Алтанцол миний багын найз байгаа. Докторч миний багын найз байгаа. Сосрор. Содбай. За одоо энэ наадхан сууж байгаа одоо байгаад миний дүү өтөрийн найзууд байгаа. За бүрнэ. Бас миний дүү өтөрийн найзууд байгаа. За одоо энэ талын ширээ рүү шилжээ. Энд бас миний 10 жилийн ангийн хүүхдүүд ирсэн байж байгаа. За Сидээгүү та бүхэн тань болов гэж бодож байна. Манай аав дүүргийн нийгмийн даатгалын эзэн санхүү даатгалын дарга хийжсэн хүн байгаа. За хишгтөр гэдэг энэ манайгийн хүүхд байгаа. Дамжаагийн хишгтөр. Жүжигчин дамжаагийн төрийн шагналт дамжаагийн хүүхд байгаа. За Төрөшрөн гэдэг манай энэ бас багын 10 жилийн ангийн хүүхд байна. Тайван Баатар гэдэг энэ миний 10 жилийн ангийн хүүхд байна. Чулуун Баатар гэдэг
манай ангийн хүүхдүүд чинь тэр цэцгээгээд бас миний 10 жилийн ангийн хүүхдүүд тойл гүйжгэлдэг тийм охин байлаа 10 жил байхдаа. За дөлөө миний хүүгийн найз байгаа. Би ганц хүүтэй. Миний хүүгийн найз байгаа. За энэ хэн зөргөөд бас миний хүүгийн найз байгаа. Тэгээд манай ангийн ганхуу үлдчихэд байна. Бас миний одоо бүр багын найзууд гэж байж байгаа. За одоо наадах шиг манай хороодын засаг дараагаас сууж байна. За дөрөвдүгээр хороодын засаг дарга их хан. Өдөр оюутан. Тавдугаар хороодын засаг дарга их хан. За 19-р хороодын 20-р хороодын засаг дарга хэн? Насан очир. Одоо насан очир бол одоо засаг дарга бид нар одоо цуг хамт ажиллаж байсан. Манай хэлцэд ажиллаж байсан. Одоо хороодын засаг дарга хийж байгаа. За 14 оны засаг дарга шүү. 8 оны засаг дарга Ахмад. 14 оны засаг дарга Ахмад. 12 оны засаг дарга их цацар. 14 оны засаг дарга Батэрдэн. За энэ манай хорооны зохион байгуулагч нар байгаа. Энэ одоо миний хамтран ажилладаг. Энэ хамгийн гол мөрийг гүйцэтгэж байгаа. Орны засаг даргууд маань энд засаг дарга зохион байгуулагч нар сууж. За ингээд эхний ундрыг ингээд өргөн манай менежер ирсэн байж тээ. За манай дүүргийн менежер Эрдэнэтэр баярлалаа тань. Ажлын хамт олон та бүхэнд эрүүл gas жаргалын руугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
43 жил ажиллаж байгаа. Манай аав дүүр байгууллагад 60 жил болж байгаа. Аав дүүр 43 жил ажиллаж байгаа. 1982 онд одоо дөнгөж сургууль төгсөж ирэл аав дүүргийн нийтийн олонны салбарт ажиллаад одоо манай аав дүүрэгтэй ажилласаар байгаа. Ийм ажилсаг хүний маань одоо бас Монгол улсын ерөнхийлөгчийн зорилгоор хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одонгоор шагнасан. Үнэхээр одоо энэ төрөөрөө одоо үнэлүүлж энэ гавьяа шагналд өрсөн. Тэгээ өнөөдөр бид нар энэ сайхан өргөөнд манай хаавал дүүргийн ном төрөнгээд энэ сайхан амралтын газар бас хүрэлцэн ирээд за иш тулмгай хүүхдүүд бэр хотууд за найз нөхдөд 10 жилийн ангийнх нь хүүхдүүд бас байгаа гэсэн за хорооных нь байна гэсэн за манай хаавал дүүргийн хороод за манай хилцээ хамт олон дүүргийн захиргаа за манай дүүргийн менежер манай дүүргийн ерөнхий нэгтлэн бодогч дүүргийн тогтцолд нийтээ аж ахуйн хилцгээд манай дүүргийн бараг нийт хамт олонны бараг 50% нэрчсэн байна. Энэ бол таавал юу гэж ойлгож байгаа гэхээр иш тулмгай маань өөрөө хамт олонтой хэр нэр хүндтэй энэ хүндэлж байна гэдгийг одоо таавал харж байгаа ба. Иш тулмгай маань маш ажилсаг хурдтай гялалзуур бас шарттай энэ хүнд бууж өгнө гэж байхгүй шүү дээ. Зөрөөлөө. Мань мэдээгээ ордоос зөрөөлөө. Тэгтээ ажлын бүтээмж нь өнөөдөр өснө маш өндөр. Одоо өнөөдөр бол одоо бараг 2 залууг нийлүүлсэн хэмжээний тийм өндөр ажлын бүтээмжтэй хүн гэдэгтээ бол мархан байхгүй бах тийм ээ. Сайн учраас одоо нийт бас аавал дүүргийнхаа засаг даргын намын газрын нийт хамт олонныхаа нэрийн өмнөөс аавалчуудынхаа нэрийн өмнөөс иш тулмдаа одоо энэ шагнал авсанд баяр хүргье. Цаашдаа бас олон одоо төрийнхөө хайр хшгийг хүртээрэй гэж одоо ерөөй. Тэгээд энэ дүүргийнх нь хамт олон таныг байнга дэмжиж тэтгэж ингэж явнаа. Та тэрэнд одоо бидний хамт олон одоо бас илэрхийлж байна. За тэгээд өнөөдрийн энэ баярын үйл ажиллагаанд нь амжилт хүсээд энэ хорон зогссон улсууд бүгдээрээ иш тулмгайтай хүндэтгэл үзүүлээд сайхан энэ хүний тэр олон зан чанарыг сурах хэрэгтэй юм байгаа шүү. Тэр дайчин гялцуур тийм одоо нэг хосгүй авьяастай хүн гэж байдаг шүү дээ. Ажлын төлөө төрцөн. Тэгээ ийм авьяасыг зөвхөн бас бүгдээрээ одоо мэдж байгаа учраас энэ авьяасхийн төлөө энэ авьяасыг манайхан залуучууд бүгдээрээ сурч аваарай гэж бас хүсье. Тэгээд эрүүлийн сайн аж жаргалыг хүсье. За бэлэг сэлтийн хувьд бол манайхан ингээд өгнө шүү. За санаа зовлтгүй намаа гарч ирээд бэлэг өгөхөд гээд бас сэтгэлдээ юм бодчихгүй. Гэхдээ яг ба дүүргийн удирдлагын зүгээс дараа нь бас бусад асуудлууд дээр нь асуудлыг шийднэ. Тэр нь жаахан мууц байжээ. За ингээд иш тулмгай одоо энэ өнөөдрийнх нь хүндэтгэлийн арга хэмжээнд гоё болж бүгдээрээ сайхан нэг өдөр бас энэ үний хөдөлмөрийг тэмдэглэж бас хоорондоо танилцж бас сайхан наригж одоо бас өөрсдийнхөө бас энэ үний хөдөлмөрийн хүчинд нэг өдөр ч гэсэн бас сайхан амраад авъя те. За тэгээ ихний энэ онцгойг өргөчё. За эрүүлийн хажууд сайн бүхнийг үсээ өрөөё.
Сайхан баярлалаа жийнөө. За студент мэгчтэйгээ бас хамтарч ажиллаад бас нэлээд жилиг өнгөрөөсөн байна. Бас бид хэд чинь ингээд бодох юм бол авчил нийтээ аж ахуйнээс од тээвэр ногоон байгууламж ингээд явахаараа бас нэг 8 жил бараг хамтраад ажилласан байгаа дээ шүү. Тэгээд студент мэгчтэйгээ бас энэ сайхан одон авсан явдлаа одоо гүнээ талархаж байна. Сайхан баярлалаа. Улам одоо түрүүндээ цэрэн дараа зөндөө магтцсан учраас одоо студент мэгчтэйгээ юу гэж магтахыг одоо цэрэн дараа үг үлдээсэн. Тэгээ одоо маш их ажилласан хичээнгүй хурдтай одоо хамгийн сүүлд одоо бид нэр энэ түрүү жил 12 дугаар хорон дээр үеэр ус боллоо. Тэрэн дээр хамтарч ажиллалаа. Манай студент мэгч манай хэдэн карьерийнхаа хэдэн машиныг бол жинхэнэ журмалж яадаг юм байлээ. Тэгээд машин тэрийг эргүүлэх шороо хайрыг авчрах энэ ажилд маш түрүү шуурхай ажиллаж байсан. Тэгээ би үний ажилласан хичээнгүй хурдтай байдлыг одоо тэгэхэд л одоо мэдрэхийн дээр мэдэрч ийлээ. Маш их ажил тус нэмэр болж ийлээ бидний ажил. Тэгэхээр одоо энэ одоо шагнал гэдэг юм чи одоо их оройч ирээд их санагдаад байна. Одоо аль дээр л одоо энэ хөдөлмөрийн гавьяаны улаан тгийн одон гэдэг юм ирсэн байх ёстой байх тийм. Тэгээд тэрний цааш одоо гавьяат одоо юу байдгийг тэр мөрөнд энэ хүмүүст ирсэн байх ёстой зөв одоо ингэ шагнал ирдэг байгаасаа гэж бас хүсэж байгаа. Дараагийн шагнал авахд дараагийнхаа тэр том хүнтэй шагналуудыг бас аваарай гэж бас танд хүсэж байна. Үүнийг хүсээ, сайн хүсээ. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон бүх хүмүүст одоо ингээд үргэлжлэн явсан явдлаас талархаж байна. Тэгээ та бүхэнд бас эрүүл мэндийн хүсээ сайн хүсье. Ажил хөдөлмөр одоо юу байдгийг, юу сансан гэсэн хэлж яах вэ? Та бүхэндээ баярлалаа. За энэ 3 цондог гэдээсэн зарим хүмүүс 4 5 дахь авч хашаа харагдсан. Гэтэ яг ингээд 4 цондгийн албан ёсны. За 4 цондоо гэж. За манай наал дүүргийн хамрын газрын хамт олон бүгдээрээ нийлээд бас өдөрлгөөд нийлээд бас бэлэг бэлдсэн байгаа. За юуны эхэдсэн Чингис хааныхаа өргийг гэрийнхээ хамгийн амардаас залаарай гэж бас танд өгчөө. За цэцгнээс нөгөө одоо цэцгийн наазаа өгч тээ. За энэ дотор
манай энэ эмэгтэйчүүд сонгоод бас эвэг авсан гэсэн. За манай цэцгийн наалтаа нэг цаана хэлээ өчгөө. Тэгээд эрүүлгийг сайн урдуудаан олон шагнал авахыг хүсээе ёо. Тэгэхээр За манай хаалт үгээс дараа тийм за миний бие аз жаргал байна. За манай цэргийн штабын дараа багасг үг гэж за туяа цэцэг дараа гацсан. Тогтсны тайч үйлцэн дараа туяа цэцэг гэж байна. Ингээд бид хаалт үгийнхээ өдөртгөөнийг төлөөж ирсэн шүү. За баярлалаа. Бидний хайртай ишлэн өгч юм аа. За яг одоо энэ зогсож байгаа бүрэлдэхүүн болоо хаануудын эцэг даргын хамаан газар хотын стандарт төвчд нийтэд аж ахуйг хэлсэн. За хамгийн анх төрийн алба гэдэг одоо албанд ороод одоо би 8 жил болж байна. 8 жил болж байхад одоо яг төрийн албаны маань одоо миний хувьд аавсгийн багш гэж хэлэх юм бол иш гагч маань одоо бүх юмыг надад зааж сургаж өнөөдрийг бас яг хүмүүс маань нэг болоод явж байгаа төрийн албаны одоо бүх юмыг энэс бас сурсан гэж хэлэх бол тэгээд таньдаа цаашдын ажил явуулалт эрүүлийн хамгийн сайн хүмүүсийг хүсье. Одоо улам илүү одоо ингээд гялцаад бид нартай өдөрт өрөөд болж байгаарай гэж хүсье. Одоо төвчд нийтэд аж ахуйн хэвцийн хамт олоосон танд бас төвчд урсын зүйл өгөө. Баярлалаа. 제안하시라라. 안카라우다. 제야 없어. Миний би санхүү төрийн сангийн хэлцээ хамт олонны өмнөөс хэлцээ хам мэрэгчтэй ганц хэсгийн хамт иш толом ихчийнхаа энэ сайхан төрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр хүрэлцээ хэлбэ. Ингээд энэ оройн мэдээ хүрэлтэй алимд бас гişээгчтэй маш их баярж явдаг дурдах хэрэгтэй байна. Миний би 2013 оноос энэ хаавал дүүрэгтэй холбогдсон. Тэгээд хаавал дүүргийн энэ их айлд орж ирэхэд миний үлгэр дүүрэл болж исэн эгч нарын маань нэг иш толом ихч байгаа. Манай санхүү төрийн сангийн хэлцээ Наран туяа ерөнхий нэгтлэн бодогч байгаа. Манай хүн судалтай үйлчлэгээний хэлцээ даргуулсан томгод гिच маань байгаа. Ингээд та нартаа бас цаашдын амьдрал сайн сайхан бүгдийг төсөө өрөөж урт удаан наслаарай, эрүүл их байгаарай гэж өрөөгнаа. Ингээд хэлцээ хамт олонны өчүүх мэдээ бэлэг хэлж байна. Хүрэлцэн ирсэн нийт 5 бүхэндээ баярлалаа. Тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоо авсан иш толом ихчтэй баяр хүргье. За энэ арай болохоор төрийн захиргаа удирдлагын хэлцээ хамт олноор төлөөлж ирлээ. Манайхан өнөөдөр нөгөө зөвлөгөөнд байгаа учраас би төлөөлж ирлээ. Тэгээд иш толом ихчтэй аз жаргал эрүүл мэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө тэгээд залуу хойч үедээ үргэлж үлгэр дуурайлж болдог маш мундаг эмэгтэй бас миний хүндэлж явдаг бас эмэгтэй байгаа. Тэгээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
хүндээ бэлэн мөн. Бид болохоор амар олон хилцийг төлөвлөж ирсэн. Амар болсон. За манай хэл шинжилгээ үнэлгээний хэлц маань албан ажиллагааг Эрдэнэт рүү явуулсан байна. Дээрээс нэмээд манай нийгмийн хөгжлийн хэлцийн мэрэгчлэнүүд дарга маань бас ажилтаа. Тэгээд дээрээс нь манай хүн судалтай үйлчилгээний хэлцээ хамт олон ирсэн байгаа. Мөн хүн судалтай үйлчилгээний хэлцийн дараагаас нь одон тоглоом ихч маань ирсэн байна. Тэгээд хөдөлмөрийн гарааны улаан төгийн одон ээжг авсан ээжг өгчтэй урт удаан амьдрал ад жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө та бол бид бүхний бүгднгийн минь үлгэр жишээ яг ингээд одоо даган дуурайх хэвээр хүн байдгийн шүү гэдгийг дахин хэлмээр байна. За баярлалаа. За ишгэгч маань биш айгүй мундаг хөдөлмөрч хичээгүй хүн. За үүнийг нь хүлээ төр засгаас цэргийн хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одон хүрсэн одоо ингээд баяр хүргээд за цэргийн штабын хамт олноос эрүүлийн аз жаргал сайн сайн бүхнийг хүсэн өрөөгөөд за ишгэгчдэр аз жаргал дарах хэлсэн бэлэн хэлгээд бэлэн ёо за Эштэг бид хоёроо нийслэлийн арга чанарын албанд 2010 оноос 2014 он хүртэл хамт ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн гавьяаны улаан одонгоор имрэмлсэн эрчтэй баяр хүргээд хоёр дүүн ингээд ирлээ. Эрчтэй урт насад удаан жаргахыг хүсэн өрөөё. хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор имрэмлсэн шигчтэй баяр хүргэе. Ганцаараа хэлчихсэн. Бүгдээрээ байцгаана уу? Та бүхэнд ээжийн хөдөлмөрийн хүндэт хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одон улаахаар ирсэн та бүхэнд цайлганд хүрсэн маш их баярлалаа. Тэгээд ээжтэй цаашдын амьдралд улам их өнгө нэмж хамт олон болж яваарай гэж бас хүсэн өрөө. Өөр хүүхдүүдийн зүгээс тэгээд ээжтэй зориулж өчтөрхөн удацхан захиалж хэлсэн байгаа. Тэгээд өөрөө задлаад харна биз. Энд одоо эштэлмийн 10 жилийн ангийн хүүхдүүд 52 жилийн өмнө нэг ангийн андууд байгаамаа. Тэгээ ингээд галтай цогтой найзтай бортноос удаан жаргахыг өрөө тийш сайхан амьдарч адсвал дөрөн байгаарай гэж өрөөё. Бас ажлын хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын ажил сайн сайхан бүхнийг өсөн өрөөё. Тэгээ бэлэн үлгэндээ тарья.
одоо иш толгой маань бид хэдийн багын найз маань нэг өндөр хөтөлбөрөө өнөрлөлөө өндөр шагнал бичсэн баяр хүргээ амтар хамгийн сайн хүсье. За авиат ойрхон байгаа хаа гэж өрөөё. Тэгээд гашаагс баяр хүргээ эрүүлийн найзууд бол байгаш бүрний хоёр нь урт удаанаас эрүүл их байгаарай гэж өрөөё. Миний ороод дээр ганц ихч эсвэл маань ингээд хүний гавьяаны улаан түгийн одонгоо шагнуулсан явдлын баяр хүргээд манай гэр бүлээс нэг 30 хүн дурсгалын зүйл гардуулъя. Нэжим газар дээрх ганц төв дөнгөж саяхан бас хөтөлбөрийн гавьяаны улаан түгийн одонгоор Ингрэм хэлсэн нэг гэр бүлийн хоёр манд хоёулаа зэрэг ингэртэй хөтөлбөрийн гавьяаны улаан түгийн одон гэлцүүлж байна. За, Стулам ихч маань өнөөдөр тэг гэр бүлийнхэн найз нөхөд хамт олно ингээд нэгэн оройг цуглуулад хөтөлбөрийн гавьяаны улаан түгийн одонгийнхаа цайрлагыг хийж агаад нь баяр хүргье. За тэгээд урилгыг хүлээж авсан та нартай бас баярлалаа гэж хэлье. За бид бүхэн бол хаан улд дүүргийн 25 орог төлөөлж ирсэн ийм хамт олон байна. За манай Стулам ихч бол маш олон сайхан зан чанартай. За 4 хүүхдийг өдөө зэрэгтэй ийм сайхан болгож өсгөж хүмүүжүүлсэн алдарт ээж байна. За хаан улд дүүргийн 60 жилийн ойг 42 жилийнхэн түүхийг одоо бүтээлсэн ийм сайхан хөдөлмөрч төрийн одоо төмөр хаттай гэдэг шиг төрийн ийм сайхан эмэгтэй байна. За тэгээд 25 хорог гэлгүй манай тамийн газрын одоо залуу мэрэгчлэн албан агчид үлгэр жишээ болохоор маш хөдөлмөрч шургуу ийм дайчин эмэгтэй байгаа. Игчийнхаа энэ сайхан зан чанаруудаар бид бүхэн үнэлж бахархаж явдаг. За тэгээд игчтэй эрүүлийн сайхан бүхнийг хүсье өрөөе. Одоо цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье. Одоо энэ цугласан бүх хүмүүст эрүүлийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За одоо бид дурсгалын зүйлээ гардуулчаад нэг ганц чаддаг юмтай айдууны мэдлэгээ төвшүүлнэ. Нэг За манайхаа тамныхан босоод үжиглээ. Come on. Багштай төлөөлөөд бас нэг жоохон ялгарх гэх тийм ээ бас дуу. Яг бэлтгэн зүйл бол байхгүй ая маяг бол байхгүй. Бас бүжиглэхээр ч бас тийм дуу ш. Гэхдээ авч ирсэн яг энэ ээжгөөчд нь бас зориулсан юм уу гэхээр зориулаад бүтээсэн юм уу гэмээр тийм хүний сайхан сэтгэлгээ дуугаа тэрийг ямар нэгэн тийм ам барилдахгүйгээр айгуугаар бид нар ингэ дуулнаа. Ихтэй зориулсан. Үрээд манайхаа хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай. Хүчтэй би үсэлээ шингээж дуудмаар бай. Ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд дэлгээс үгээр хэлхийн арга үгээр
хэлхийн аргагүй амби сайхан сэтгэлийг хайлж яваарай алтан дэлхийд би айлгууд дуугаа дуулмаа ягун сарны доо үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй найзын сайхан сэтгэлийг хайлж яваарай ат хорвот би нандин бүхнийг дуулмаар байна ямар сайхан хүмүүсийг Бурхан бидэнд илгээсэн ягун сарны доо үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй хүмүүсийг Бурхан бидэнд илгээсэн ягун сарны доо үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй 이런 비싼 사람 보세요. 인지도 없으면 많이 그렇게 못되네. За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр ээжийн одоо хөдөлгөөний явцлыг та бүхэндээ баярлалаа. Тэгээд намаа би их одоохтой зоригт өгдөг би одоо манай эхнэр нааш төлөв ээжийн минь одоо том охинтой би одоо суусан. Тэгээд нэг төрөл одоо азралтаа цагаан амжиж байгаа бүгдээрээ. Тэгээд одоо ээжтэй үнэхээр баярлалаа. Ийм гоё төрөө одоо авсан. Ад жаргал ирүүл их сайхан гэсэн ёо. За энэ үчи арай мэндийг хүргэе та бүхэндээ. За би Чатрабол өвгтэй ажилтны ууган охин Дэсма гэдэг хүн байна. За сая манай гэр бүлийн хүн та бүхэнд өөрсдөө танилцууллаа. Би Иштгэлэм ээж хаа. Ууган охин бол төрсөнд нь үнэхээр их баяртай шүү. Тэгээ би ээжээрээ айгүй татдаг. Миний ээж бол үнэхээр ээжээ үргэлжлэн байна гэж үнэхээр хичээж амьдарч байгаа. Миний ээж бол энэ хаан улс төрөлтнээрээ салшгүй холбоотой. Хамт олон нь бүгдээрээ энд ирсэн байна. Та хэдийг бас харахад бас амар сайхан байна. Үнэхээр их та хэдээрээ бас бахарх чинь миний ээжийн өдөө олон жилийн хийж ирсэн хөдөлмөр гавьяагийн хамт олон нь үнэлээд урмын сайхан ёроолыг хайрлсан та бүхэндээ бас маш их баярлалаа. За та бүхэндээ эрүүлийн сайн сайхан өхнийг хүсэн өрөөё. За сайн байцгаана уу? Би дунд охин намайг Дарима гэдэг. За ээжээ үнэхээр бахархдаг, ээжийнхээ үргэлжлэн болохыг үнэхээр хүсдэг. Ээжигээ яагаад ч гүйцэхгүй, талтан ч хөрөхгүй хүмсэн. Чигчүүрийн хүмсэн ч хүрдэггүй. Тэгэхээр одоо ээжтэй ийм мундаг ээжтэй үнэхээр ээжээрээ бахархдаг. Ээжтэй улам их амжилт хүсье гэж хүсье. За сайн байцгаана уу? Та бүхэн энэ үчиг өндөө үргэе. Миний ээжийн хүндэтгэлийн хүлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг хэлье. Дахин хэлье. Би Чатралын Иштолом гэдэг хүний 3 дахь хүүхдүүд айлын ганц бандногмаа намайг ганц өргөдөг. Та бүхэнд маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Энд хүрэлцээрсэн та бүхэндээ орой мэнд өгөргөе. Би болохоор энэ ганц зэрэг гэдэг хүний эхнэр одоо ээжийнхаа биер одоо миний ээж чи айгүй мундаг гэд хөрсөн.
ээжтэй минь адилхан ингээ хайрладаг. Тандаа үнэхээр их баярлдаг шүү. Бүх зүйл дэмждэг, тусалдаг, бүгдийг хайрладаг, сэтгэлээсээ бүх юм ханддаг. Ээжтэй баярлалаа. За ингээ та бүхэндээ бас ингээ сайхан баярлалаа. Баярлалаа. За сайн байцгаана уу гэдэг үгийг одоо би хоёр дахь хэлж байна гэсэн. Хөдөлгч маань нэрхээс өмнө одоо тэгээд одоо хүнд их даалгавар хүлээж авсан нь одоо та бидэгээ дахин мэдчилж байгаа надад байна. Би одоо энэ айлын одоо атгах хөргөн байгаа. Тэгээд миний хань гадаад улсад одоо байгаа. Тэгээд бид хамт амьдарч байгаа. Би одоо төрөлөд ирсэн. Миний хань одоо тэгээд одоогүй миний араас сарын дараа ингээ ирэх юм байгаа маа. Тэгээд манай гэрээлийн зүгээс та бүхэндээ аж аргал эрүүл хамгийн сайн сайхнуудыг хүсээрээ. Тэгээд авьяасны бүхэн миний одоо амиш хэлгээ маань түрүү таавруудаас өөрийнхөө авьяасыг үзүүлсэн. Тэгээд миний бүхэн амиш хэлгээ. За маш баярлалаа. Хөргөн хүчтэй хүзүүнээ хамттай. Хөргөн бас нэлээ ажил нугасан байна. Тэгээд явуулсан энэ сайхан өсөлт нь бас өнөөдөр ээжийн баяр дээр баярлаж хамтдаа бүгдээр баярлж байгаа. Тэгээд энэ залуучууд таавал бас яг ээжгээ энэ сайхан алдархавыг авалтгаа таавал одоо бас ус ордоо бас ордон их бүтээгээсээ юм өсөж таавал бас энэ 9 зочтой бас танилцуулж байгаа шүү. Юунд танилцуулна гэдэг бол их утга учиртай. Яа тэгэхээр одоо тухайн хүнийхээ бас одоо өөр хүмүүс нь хин хаана юу гэж байгааг бас харчууд их зүгээр болов гэж бодсон. Тэгээд та бүгд танилцуулсан юм шиг. Та бүгд маш их ажилласан. Баярлалаа. За тэгээд сайхан баярлалаа. Ээжтэй хамт. Би баг дүүгээ дуудсан байгаа. Манай дүү болохоор мориор тоглодог. За тэгээд олон улсын фестивалд мөнгө хүрэл медаль авчихсан юм агаас залуу байгаа. Одоо нийслэлийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр ажилладаг. Дүүгээ айдооны мэдлэгээ чулуун ихтэй бариач гэж уурсан. За тэгээд урилгыг минь хүлээн авсан дүүдээ баярлаа. Бүрэн даш гэдэг ганц би. Ганц би яг хинт зориулаад байна. Энд ирсэн хамт олонд нь эсвэл энд хүрсэн.
За маш баярлалаа. Уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр өсөлтөөр амжилт үүсгэх дахиад ихсэн хамт. Бүжгийн хаан болоод байс бүжиг дөрж шүү. За бүгд босъё.
За ингээд үүнээс хойш бид бүхэн хамтлаг байгуулсан байна. Чаа гараад зураг хүч. За. Уран бүтээл хүмүүстээ маш баярлалаа. Урдуудаа насаж бас энэ сайхан уран бүтээлүүдийг бас хөргөжлүүлэн 24 орныхаа бас нэрээр гарч байгаас бүгдээ нэг сайхан халуун гаргачлаа баярлалаа гэдэг хэлчихье. За ингэ. За. Та үгүй юу? Намрын садэхон вишгэрнэ хархас нэгодойтарета намас магатна удара тумро урдорос барави норинос ченкертне
За, хамаг хөөгдөд байж хамаг юу явах. Яа. Шин залуу аа. Алхаж шít. За. Яа, ангуул олон жил үжигсэн ах гэж байна да. За, манай хаагур төрөнд яваад байна. Мод дотроо цогой шиг л гэсэн юм. За. Гүй. Мэдчихсэн. Что думаешь, хохой? Сай. За, баярлалаа. Багтаа дагаж өргөн байлаа гэж. За, гурав дахь хосолт адаж. Найз өдөнд хамж байна. Чи ганцаараа. Орлоо. За, зүгээр тийм. За, дөрөв дахь хосолт адаж шилдэг. Яаж ч гэдэг яг төгсөж байна. За, тав дахь хосолт адаж шилдэг. Чамко. Энэ ахтай. Баруунтади то чорак гэдэг. За ингээд зүүн гортлийн хосоос адаж шилтээ. За. Ганцаагаас өргөө ангадаа тий. За, дараагийн хосоос адаж шилтээ. Яа, ахоо бертан да. Яа, иста. За, дараагийн хосоос адаж шилтээ. За, таавал маш баярлалаа. Ингээд гэрчээ зарим нэг артаад тэгээд ажиллаад ингээд яваад байгаа. Уусан байхгүй. Тийм болохоор өнөөдөр бас энэ тэмцээнийг бас нэг жоохон та бүхэн хөгжөөгийн дунд тэмцээний зохион байгууллаа. Тэгээд өнөөдрийн хоёрдоо шагналыг өгье. За манай. За, шагнал маш гоё. Уугаагүй хүмүүс бүжгийн тэмцээнд ядаж болдог юм байлээ шүү. За. Тэр биш манайха. За, хосоод юм чи хойд тодохгүй гараа зөрүүлж байгаа гэсэн дотооч. За.